Парламентэд суудалтай бүх намтай хамтрахаар болсон сайхан бэлгийн засгийн газар хуулийн хугацаанд буюу энэ баасан гарагт танхимынхаа сайд нарын нэрийг парламентээр хэлэлцүүлж батлуулах учиртай байсан ч хугацаанд амжсангүй эх 7 хоногийн мегмар гараг хүртэл хойшлууллаа. Баасан гарагт 23 цаг 15 минутад чуулган эхэлж Монгол Улсын засгийн газрын гишүүдийг томилох хэсэг асуудлыг хэлэлцэж зарим засгийн газрын гишүүнийг тамилсан. Тухайлбал Монгол Улсын шадар сайдаар хүрэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3% дэмжин баталсан юм а. Харин засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр нь дэвшигдсэн Баяр цогц дээр түүний офшор данстай холбоотойгоор олон гишүүн асуулт асууж шүүмж хэлснээр шөнийн 1 цаг өнгөрсөн тул их хурлын дарга мегмар гараг болтол хойшлуулснаар түүнийг баталж амжаагүй юм а. Энэ удаагийн засгийн газарт ардчилсан нам олон суудалтаагаараа ерөнхий сайдтай нийлээд 10 сайдын суудал аваад байгаа юм а. Аль намаас ямар хүмүүс сайхан бэлгийн шийдлийн засгийн газарт сайдаар тодорхойлсныг одоо үзүүлье. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Баяр цогтыг гадаад хэргийн сайдад ерөнхийлөгчд зөвлөх пүрэв сөрөнг хууль зүйн сайдад улсын ерөнхий прокурор Дарилэг Жавыг их хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэтийг аж үйлдвэрийн сайдад боловсрол соёл шинжилгээ ухааны сайдад одоо үүрэг гүйцэтгэгч хийж байгаа ган төмрийг уулуурхаан сайдад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Жигждийг хүн ам хөгжлийн нийгмийн хамгааллын сайдад Эрдэнэ хүнсгэдэй аж ахуйн сайдад Бурмаа эрчим хүчний сайдад Зоригт нарыг тус томилуулахаар шийдвэрлээд байгаа юм а. Аж үйлдвэрийн яам гэдэг шинэ яамыг тааваад явууч энд бол хийх ажил их байгаа. Тэр утгаараа бас энэ дээр авч ажиллаач гэсэн дийлэх болохын санал байсан баг. Тэгээ би энийг хүлээн зөвшөөрөл гинтүү мэдрэл орж ирлээ. Мэдээж аж үйлдвэр гэдэг бол Монголын эдийн засгийн хөгжлийн стратегийг тодорхойлох гол яам болох ёстой гэсэн байшинтай байдаг. Энэ утгаараа бол одоо экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэл рүү Монгол улс зохион байгуулалтаа аж үйлдвэрийн хэлбэр рүү шилжих цаг нь болсон байна гэж утгаас энэ яам руу болсон шүү дээ, тийм ээ. Энийг л хичээж ажиллах бол. Харин ардын намд 5 яам шадар сайдын суудал оногдож байгаа. Энэ дагуу шадар сайдаар хөрөлсөх хөдөлмөрийн сайдад Чин зориг, байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Оюун хоёрол, хорол, зам тээврийн сайдад Төмөрхүү, сангийн сайдад Эрдэнэт, барилга бат байгуулалтын сайдад Согтбаатрыг нэр дэвшүүлэхээр их хурл дахь Монгол ардын намын бүлэг шийдвэрлэсэн.